Боловсролын шин сэргэлт Говьсанбар аймгийн багш нарын баг хурал 8 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа. Хурлын үеэр цахим шинжилтийн үйл ажиллагааг орон нутгаас дэмжиж 14 зөвөрийн компьютер гартуулан өглөө. Орон нутагт нэн шаардлагатай эрэлттэй мэргэжлэр суралцж буй оюутнуудад аймгийн засаг даргын нэрэмжит тэтгэлэг олгох үйл ажиллагааг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. 2023-аас 2024 оны хичээлийн жилд аймгийн засаг даргын нэрэмжит тэтгэлэгт 20 оюутан шалгаруулж тус бүрд 2 сая төгрөгийн батламжийг гардууллаа. Мөн тэтгэлэгт хамрагдсан оюутнууд төгссөний дараа орон нутагтаа иргэн ирж ажиллах гэрээ байгууллаа. 2023-аас 2024 оны хичээлийн жилийн нийтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцсон мэдлэгээ төвшүүлж, шинээр элсэн орж байгаа болон нийт сурагчдад сурлагын өндөр амжилт хүсэн баяр хүргэлээ. Энэ хичээлийн жилд манай аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид 419 хүүхэд шинээр элсэн орж, нийт 4100 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцж байна. Аймгийн засаг дарга Батсуур төрийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай 8 дугаар сарын 31-ний өдөр танилцлаа. Үүнд 2000 м3 хоног хүчин чадалтай ахын бохор ус цэвэрлэх байгууламж, дулааны станц, ахын үйлчилгээний төв, авто замын ажил, аймгийн гадна ариутгах татваргын өргөдлийн насос станц, 2110 м шугам сүлжээний ажил болон төрийн албан агчдын орон сууцны барилгын ажлын явцтай газар дээр нь танилцж, тулгамдж буй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Аймгийн засаг дарга Батсуур орон нутагт бүтээн байгуулалтын ажил хийж байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцж, төрийн зүгээс тулгамдж буй асуудал болон орон нутгаас дэмжлэг тусалцаа шаардлагатай байгаа асуудлуудыг шийдвэрлэн ажиллалаа. Шивээ Говьсанбарын 2023 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх хогны машин худалдан авах ажлыг зарлаж, 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажлын хэсэг хүлээн авлаа. Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин машины төмөрийн 62 ширхэг хог хаягдлыг 8 дугаар сарын 30-ны өдөр цэвэрлэлээ. Аймгийн онцгой байдлын газрын галт өмөр унтрах аврах 37 дугаар ангийн салааны захирагч нарт ур чадвар хууль эрх зүйн мэдлэг, өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар үр дүн албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа. GCI их хүрээ салбар байгууллагаас санаачлан зохион байгуулсан Mind Update төслийн хүрээнд сошиал эерэг давалгаа челленжид Говьсанбар аймаг шалгарч орчин цагийн 2000 ном, номын сангийн бүтэн өдрийн төлбөргүй сургалтын эзэн боллоо. Та бүхэнд Говьсанбарын 7 өнөخت тань мэдээг хүргэлээ.